За тэгэхээр ажлын хэсэгт талархаж байна. За ямар нэгэн байдлаар одоо гал төлөвлөгөө бол утаа гарна. Тэгэхээр утааг тодорхой хэмжээнд бууруулах үр дүнтэй арга бол энэ нэг халаалтын янз бүрийн одоо технологиуд байгаа. Тэр үүнийг хэрэглэх гэхлээр одоо дулааны их усүр аймагуудад ялангуяа хангалт муутай байгаа. За нөгөө талаар цахилгаан нь эрчим хүчний одоо үн тариф өндөр байгаа. Тийм учраас одоо эхнээсээ халаалт одоо тоног төхөөрөмж хэрэгжилж байгаа айлууд буцаад 100-аа оруулах хэмжээнд л очиж байна л да. Тэгэхээр нөө хүмүүсийн орлого юмтай бол ингээд таарч өгөхгүй, уйлдж өгөхгүй нэг ийм байдал бий болоод байгаа. Тийм учраас энэ тогтоол дээр энэ чиглэлээр одоо энэ халаадаг тоног төхөөрөмжүүдийг өргөн хэрэглэх тал дээр нь ямар одоо чиглэл засгийн газарт өгөх юм. Дулааны их усрууд, дулааны станцуудыг аймагуудад болон дүүргүүд нэмэгдүүлэх чиглэлээр энэ засгийн газарт одоо чиглэл энэ дотор байгаа мүү юм уу? За тэр нөгөө халаагч хэрэгслүүдийн үнийг одоо тодорхой хэмжээнд бууруулах, хөнгөлтэй ногоон зээлд хамруулах барих асуудлуудыг бас эндээ тусгаж өгөх нь зүйтэй биш үү гэсэн нэг ийм зүйлийг асууя. Энэ дотор орж багтж байгаа юу? Тэгээ ер нь бол энэ өгж байгаа энэ тогтоолынхаа хэрэгжилтийг намрын ээлж чуулганы эхний 7 хоногт тэгээд хугацааны хувьд бол бас их ойрхон юм. Нэг бол дотор нь 2 хуваагаад богино хугацаанд хэрэгжүүлэх ажил гээд дараа нь урт хугацаанд тэр одоо томоохон хийн одоо халаагч за мөн одоо энэ цахилгааны их усүр хийх гэх мэтлэн бусад асуудлуудаа урт хугацаанд нэгээд тусад нь бас заалт болгоод ялгаад өгөх зохимжтой биш шүү гэсэн. Тэгээ яг энэ тогтоолыг харуул нэг үр дүн төрчмээр хэдхэн сарын хугацаатай хэрэгжээд ингэсэл нэг юм тэгээ нэг тайлан хэрэгжилт өгсөн болоо дуусмаар юм шиг нэг юм үр дүн багтай тогтоол харагдаад байна. Бас хоёр дахь асуудал нь тэр агаар бохирдуулаад байгаа уул уурхайн компаниудыг тэр дэрэгдэх сумынхаа агаарыг бохирдлыг бууруулахад бас тодорхой төлөвлөгөө төсөв гаргаж одоо ажиллах чиглэл өгвөл яадгийн. Ялангуяа төрийн өмчтэй том одоо аж ахуйн нэгжүүд байна. Тэгээд тодорхой тэр суманд агарын бохирдлыг бууруулах тодорхой ажлуудыг хийх, сумыг нүүлгэн шилжүүлэх гэдэг юм уу. Энэ чиглэлийн нэг чиглэл үүрэг чиглэл өгөхгүй бол би одоо түрүү ярьжсэн цогцын сумын хувьд бол хүн амьдрах одоо арга байхгүй ийм л байдалтай байх. Ийм хоёр одоо нэгтгэн асуулт хоёрхан санал байна. За саналыг хүлээж авч байгаа бас бид бас ажлын хэсгийн гишүүд маань өчигдөр бид энэ дүгнэлт засгийн газарт өгж байгаа чиглэлийг ярихад бас энэ намрын чуулганы эхний 2-7 хоног багтаад тайлан сонсъё гэдэг санал бас хэлсэн. Тэгэхээр энийг бид бас тайлан 50 гэдгээ бүр яг энэ тогтоолдоо оруулж өгье. За тэгээд тогтоолдоо оруулаад за хөшүүргийн хувьд бол ер нь яндан буулгасных нь давуу талд нь бас энэ хөшүүрг бий болгох замаар яндан буулгах гэдэг энэ өгүүлбэр оруулсан байгаа. Тэгэхээр энэ бид бас энэ сонсгол маань нөгөө эрчим хүчний үн нэмэгдэхээс өмнө бид бас сонсгол хийгдсэн. Тэгээ харамсалтай дараа нь бас таны хэлж байгаа үнэн тариф үн нэмэгдээд нөгөө захилгаанаар халаагаар яндангаа буулгаараа гэсэн том бодлого маань байхгүй болоо буцаад эрчим хүч их үнэтэй болсон, халаалтаа захилгаанаар шийдэх боломж хязгаарлагдсан, асар их одоо үнэтэй болсон. Энэ байдал бол өөрөө яндаг буулгах биш харин нэмэх энэ нөхцөл бүрдсэн. Энэ эрчим хүч мэдээж бас үн нэмэх нь бол өөрөө аргагүй. Эрчим хүчний одоо нөгөө бие даасан байдлыг алдагдуулж байгаа, цаашид оршин тогтнох байдлыг хүртэл хөндөж байгаа учраас нэмэх болно. Гэхдээ нэмэхдээ ямар зүйлүүдээр би татаац өгөж, ямар сайн зүйлийг дэмжих үү гэдэг бодлогыг одоо засгийн газар гаргаж намраас өмнө оруулж өгөх болохгүй гэдэгт тантай санал нэг байна. Тэгэхээр бид ерөөсөө л миний нэг давтаж хэлээд байгаа зүйл бол дэд хороо гомн чухал шүү. Дэд хороог л дэмжиж хэдүүлээ байгуулж чадвал хүний эрхийн дэд хороотой адилхан байнгын үйл ажиллагаатай тэгээд үндэсний агаар бүртгэлийн үндэсний хороотой байнга уйлдаж ажиллах ийм бүтэц энэ их хурл дээр байж ижил бид энэ ажлыг сайжруулах юм бэл. Тэгээ энэ чинь ганцхан байгаль орчин уур амьсгалтай тэмцэх асуудал биш. Чи дээр нь эрчим хүчний яам тийм ээ. Байгаль юуны эрдэс байдлын яам гэл бүгд л энэ чинь орчих гээд хамааралтай учраас энэ одоо бид дэд хороогоор л ажиллаа хийх нь илүү үр дүнтэй болох юм байна шүү гэдэг гişүүдээс дахин сануулж хэлье.